Энэ хооронд Крампусын бүтээгчид нүүрэндээ гүн шар хасан ракийг хөөсөр байв. Тэрээр эргэцэсгүй зэсгээ додож тэнгэрт үсрээд цавшханд чадаад алаа. Бүтээгчид цавхтаас нь болтож түүний эсрэг сөрөг дайшд хийхээр өсөрлөө. Мэдээж рак тийнч одоо нэгэн биш тул дайшд их хялбархан болтон зайлав. Рак тэр араатнуудтай ан мана үзэлцэж байгааг гайхан харах гөрүүлэн хүмүүсийн хэсэгдүүд дүр зураг шилжлээ. Энэ хооронд бас сайн төсрөх түүний хачирхалтай сэтгэвчрээг ойлгох гэж хичээсээр байна. Командлагч далайд маш их хэмжээнд гаргасан болохоор ийм итгэлтэй байгаа нь байна. Гэвч тасалхан түүний энэ итгэл далайд биш их газарт буруу төхвэй гэж найдаж байна. Тэрээр урд байгаа зам руу орохоос өөр сонголтгүй гэдгийг командлагчтай санууллаа. Хөрөж дайсны ихний давлгааг нэвтрүүлж болохгүй тул дайсныг тоцлыг хасан бөгөөд тэд хатан тавихтаа хэдийн мэргэсэн байв. Хэрэг тийшээ орвол хөрөж маш их сурталтай болох шалтгаан нь өртөөс юм. Гэсэн ч бассан дайршил яг түүний төлөвлөсний дагуу байгаад баяртай байна. Хөрөж одоогоор бассаны хүссэний дагуу хотлын үдл өвсөн хах байрлалаар оршиж байна. Энэ нь мэдээж тавтууштай байршиж болооч татвархаа хийхэд хүндэртэй байх болно. Хэрэг тэд дотогш орох шаардлагатай бол нарийн хацлаар нэвтрэхийн тулд шаантаг хэлбэрийн жагсаалаар орох ёстой байв. Гэвч бассан үнийг энэ нөхцөл байдал тохирох байрлал биш гэж үзэж байна. Хавцлын амыг нохоо ам гэж төсөөлөд үзтээ. Одоо түүний хамрыг үнийний сүрзэр гэж игдэж байна гэд боддоо. Тэгвэл мэдээж найдах болно. Басан тасрахтаа бүх зүйл хэрхэн байрандаа орохыг зүгээр ажирж байхаа гитгүүлв. Дайсан уулахыг бүсэд цогцсон бие бэлдэртэй. Шин зэсгэр танагдсан ч өнгөрсөн үеийн уламжлалт тулааны техникийг зөрүүдлэн хэрэгжсээр байгаа тул тэдний байрлалч мөн мэдэж байх магадлалтай. Үүнийг тооцоолж босон цэргүүдтэй хавцлын хан руу чиглүүлэн галны хийг тушаав. Цэргүүд хавцлын хан руу өхөр буухаарны даруй хаш нээж зүүн барангуй бүхнийг нуран. Дайсны дээрээс чулуун хэлбэрхий борашиг буусах. Бүрмсэн дарахаас өмнө дайсны командлагч цэргүүдтэй хариу галны хийг тушаав. Гэвч цэргүүд явган цэргүүд хэтэрхий шигүү бөөгн ирсэн тул өхөр бөө зөөвөрлөхөд хугацаа алдж байна гэж мэддэв. Тийм бол командлагч өхөр бөөнүүдийг зүгээр хавцлын орой руу гарахыг тушаалаа. Гэвч цэргүүд өхөр бөө эсвэл хүмүүс гэмт хаюултайг тань анхааруулж байна. Түүнчлэн энэ нь маш их цаг хугацаа шаардна. Өөр сонголтгүй болсон командлагч баруун талын нэг сарсаг ухрахыг тушаав. Гэвч тасрахад нь үүмэн хэдийн тархсан тул ухрах тушаалан цэргүүдийн урам зоригийг уламж махана гэж иртгэв. Нөгөө талд бассан уул зүрийг эсрэх ёстой тул өхөр бөөнүүдээ оршлуулахыг амьдаа тушаав. Эцэст нь басны туслахад одоогийн байрлал нь яхад даваа талтай байсныг ойлгов. Учир нь бүслэн хаах байрлал нь гашин хүчийг нэгц төвлөрүүлэхэд өргөж тохиромжтой байдаг. Түүнээс гадна нарийн хавцал дотор байгаа хүмүүс гадаг шүхэр буухаар бодоход хэцүү байдаг аж. Ийм давчуу зайнаас гал нэвэл өөрсдийн хүчийг хохирох бөгөөд хавцлын дээрээс доош бодоход цанууд нь зүгээр өнхрөөд унах туч хүндэртэй байдаг. Тиймээс дайсан хөрөнгө оруулж бэлдсэн зэсгэж ашиглаж чадахгүй байна. Даниэл анхнаасаа тэнд байрлал эзлэхсгүй байсан юм. Тасчхон хэрэг дайсан ямар нэг байдлаар өхөр бөөнүүдөө ураг шавчруулах юу болоход гэж имэж байсан ч бассан нэнэнд хүршдэд бүрч ашигтай болно гэв. Дайсны цэргүүд өхөр бөөний суманд өртөж байгаа хэсэгт очиход тэд яаж игээд өхөр бөөний ангиа амхигч тэдгээр зэсгээ уршин төлөхөж чадлаа. Өхөр бөөний баг урд шомд хөрмөгц бассан морт цэргүүдэд дайр хаташаал өгөв. Хөрөлтийн цэргүүд дайсныг шууд гიშгэлж тэднийг дахин хүн байж даруулав. Дайсны командлагч цэргүүдтэй өхөр бөөний багийг хамгаалж гэж хашвна. Бамбайтай болон жадтай цэргүүдийг байрлалаа эзлэхийг тушаасан ч бассан тэдний оролдлого одоо нэгэн төсгөө болсон гэдэгт итгэвчтэй байна. Жадтай цэргүүд морт цэргийг хааж чаддагч энэ нь зөвхөн тэдний часал хараахан бутраагүй л боломжтой юм. Дайснууд улам бүр цөхөрч генерал нь өгөх байсан ч хүчээр оршихыг санал болгов. Гэвч тасрахад нь их хүчээ алдсан ч газар нутгийн даваа талыг алдаж болохгүй гэж маргаж байна. Хэдийгээр тэд маш алдуулаа боловч үүнийг огтхон ашигтайгаар ашиглаж чадахгүй байлаа. Нөгөө тагвар хөрөлтийн хүчин хэдийн байрлалаа эзэлсэн тул хэрэг дайсан бүх хүчээрээ дайрвж тэд шууд лөхөл рүүгээ арсах болно. Хэрэг тэд одоо ухрахыг оролцсон ч нийслэл рүү очихсан хөрөлтөд нээжтэй үлдэх юм. Энэ үед дайсны командлагч байдал хэрхэн ингэж иргэснийг огт ойлгохгүй толгой нэргэж байв. Эцэст нь дайсны цэргүүд урагш тавшихаас өөр сонголтгүй болов. Маш их хөрлөнгсөн ч командлагч Коны даваа тал нөөнийг нөхөж чадна гэж үзэн цэргүүдтэй шаантаг хэлбэрийн чагсаалаар урагшлахыг хатуу тушаав. Илүү олон тоо толгой дайсныг дарж чадна гэдэгт тэр итгэвчтэй байлаа. Гинт тэд хөрөлтийн хүчин ямар нэг шалтгаанаар ухарч байгааг анзаарав. Командлагч үүнийг өөрсдийнх нь их тооноос имээсэн хэрэг гэж үзээд ашиглахаар шийдсэн ч энэ нь үннээс хол байгаад бид аль хэдийн мэдж байгаа. Бас саний эштэй инээмсэглэн түүнийг хараахан дуусаагүй байгаа гэж тгийм. Басан шувуугаа унана өөрөө биечлэн дайрт нэгдэж армидаа дайрах ташаал өгөв. Та магичсэн хөрөлтийн армидасныг зүүн барангуй жажж бусдхан даангаж хөрөлтийн морт цэргүүд дайсны жагсаалыг голоор сэтлэн орж хоёр хэсэг болгон хуваа. Тэдэндүү дайрч буй морт цэргүүд огт өөр анги болохыг дайснууд удалгүй харав. Түүчээ хүчин хэдийн тусгаарлагдсан тул фронтын шахмыг хിവэр хатгах боломжгүй болов. Одоо цэргүүдэд юу хийхээ огт мэдэхгүй байгаа командлагчийн хатгашаалыг хүлээхээс өөр хэвзүүл байсангүй. Тэрээр эцэст нь урд талын хүчийг аврахыг уртаж болгоод өөрийн морт цэргүүдийг урагшлуулахын тулд зан тавьж өгөхийг тушаав. Нэг тусхан морт цэргийг урагш явуулах нь утгагүй зүйл гэж маргаж байна. Хамгийн ухаалаг сонголт бол хацал руу буцаж хурах юм. Өөр нэгэн цагаан ямаа богино бодолтой нөхөртөө арын хэсэг хэдийн дайралтай эхлүүлсэн тул буцах нэгэн тариацсан гэдгийг санаалав. Ахмад цэргүүдийг тулаанд анхаарлаа хандуулж явган цэргийн нэвт жагсаалаа
хатгсан үргэлжлүүлэн дайрахыг зөвшөөрөв. Харин тусгаарлагдсан түүжээ хүчнийг орхихоос өөр сонголт байсангүй. Нэгэн офицер мархахыг оролцсон ч уурсан генерал тэдэнд давуу тал байгаар сануулж түүнийг амиг тавсав. Бассан руу дөрс ширж хэрэг тэрээр ядарч бэрдсэн цэргүүдэд ухрааж хараахан тусдаагүй салааг урагш тагшиг тушаав. Туслах нь одоогийн цэргүүдийг эцсийг нь хүртэл ашиглаж шин цэргүүдийг дараагийн тулаанд нууцлахыг санаж болохоо тэднийг ухраалаа гэд хурдан тэнхрэх баталгаа байхгүй гэж тэр үзв. Басан түүнд асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарсав. Хэрэг цэргүүд одоогийн салаас сүрхээс нааш өөрсдийг нь тулаанд оруулахгүй гэдгийг мэдүүлж бэлтгэж байгаа цэргүүд хэтэрхий тайшин. Тэрээр тэдний байнгын бэлэн байдал төвшөвтэй байдлыг хатгалах ёстой аж. Түүнчлэн ямид үлдэж чухарсан цэргүүд дараагийн тушаалыг илүү хичээнгүйлэн даах болно. Ямар тач дайсны түүчээ хүчин мөсцсөн тул басан дахин тодорхой орон зай үсгэж өхөр бугаар буутахаар төлөвлөж байна. Морд цэрэг ухарч дайсан тавшиж хэмэгцэх бугаар бөмбөжөж эхэлнэ. Дайсны командлагч юу хийхээ мэдэхгүй түүжийн мохорт маш байдалд орчээ. Хэрвээ тэр их буугаа урагшлуулахын тулд явган цэргүүдэд холбоолбос морин цэрэг тэднийг тасчиж хайна. Харин явган цэргүүдэд хортон урагшлуулбос морин цэрэг тэднийг дундуур нь тасдан. Дайсны явган цэрэгт залбирахаас өөр аргагүй болох нь. Хэрвээ данийг чагсаалаа хатгасан урагшласаар байвал тэд дахиад их бууны суманд өртөх болно. Командлагч ямар ч гарцгүйгээр хавхан дарсан мэд мэдрэмж авна. Энэ хооронд бассан урхан дайсны хувьд хамгийн зөв сонголт гэж үзэж байв. Тэр өөрөө тэдний оронд байсан ч эргэжтэхгүй байхаас нь бид гинт бассан дайсныг шин зүйлсэдсэнийг анзаарав. Тэрээр гүрвэл хүмүүстний дараа урагштай хатгашаал өгөв. Дайсны командлагч хөхрөн явхан цэргээ урагшлуулж байгааг харсан нь түүний төлөвлөлтөд яв цаана нийцв. Тэр зүүн жигүүрийг тисхийг тушаахан зэрэгцээ нөгөө тал руу хүнд явхан цэргээ илгээн шахав. Сатасын хүнд явхан цэргүүд явхан цэргийн шахамыг сэлхэгтэй гарамгаа гэдгээр алдартай бөгөөд энэ нь дайсанд маш их хэрэгтэй байсан гэдгийг очлоо. Төлөвлөгөө нь ямар нэг байдлаар бүтэж хүнд явхан цэргүүд хөхрөний явхан цэргийг ухрааж чадсанд Ахмад бахархаж байлаа. Дараа нь тэр тэднийг урагш давшиж илүү их зай илгэхийг тушаав. Холбоотны цэргүүд хавцлаас гарч чадвал ялгаж дархан байна. Гэвч бассан бэрцэн өөр нэг гинтийн бэлэг байлаа. Дайсны цэргүүд хангалттай урагшлах үедээ гинт их бууны амраа шууд ширтэж байгаагаа мэдрэв. Хэвхэн хормын дотор тэвээр цэргүүд бүгд нэргүүлв. Дараа нь дэлгэцний булаагийн онцгой рүү шилжиж дүүш ба алах гэж нэршигддэг стратегийг тайлбарч өгсөн. Ерөнхийдөө энэ тактик Александр хааны эртний үеэс эхлэн стандарт болсон юм. Бассаны ашигч байгаа хувилбар нь үүний хамгийн энгийн хэлбэр юм. Эхлээд дайсны хүчтэй явган цэргээр урд талаас нь тогтоон барина. Дараа нь дайсан хавцаж дотор хавчуул өвчсөн тул их буу болон морин цэргийг ашиглан дээрээс болон хажуугаас нь тасварчдгүй цохилдог нь. Үүний ачаарны бол ямар ч хөрсамссангүй. Гэвч тайршихад арай эрт байна. Дараа нь Крампус гүйсэн бүх гимшигээ асан хэрний том яшигдэл хүлээснийхээ төлөө Вестанд загнууж байгаа хэсэг гарна. Крампус Ракиг явах тал дээр хитрхи харснаа хүжээн зөвшөөрч хөөсөн цогч байсан. Тэгсэн хэдий ч тэр түүний эсрэг төдийлэн сайн тэмцэж чадаагүй юм. Дараа нь тэр холбоотондоо өөртөнд одоо ч гэсэн итгэж найдвар үлдсэн байгааг итгүүлэхийг хичээв. Түүний армийн хараахан бүрэн сүрээгүй байгаа тул одоо ч боломж бий. Өхөрхөн зөвхөн илүү их хэрэл авчрах тул тэр ял магадлал нэмэгдүүлэхийн тулд дахин жаахан тусламж өгсөв. Гэвч Хьюстон цаашид ямар ч тусламж үзүүлэхээс татгалзав. Тэрээр Крампусын талаас зөх бишбил хангалтайгүй байхад нэмж тусламж үзүүлж чадахгүй гэв. Энэ нь зүгээр дахин мөргөө зардал болно. Түүнчлэн тэрээр нийслэл диараа татан сүрлгүй үлдсэн ядаж баярлах хэрэгтэй санаалав. Сэтгэлийн гүндээ Вестам нэмж тусламж үзүүлэхийг ашиггүй гэж үзэж байгаагийн бодит шалтгаан нь эрчлээд хараахан бэлэн болоогүй. Байгаатай холбоотой бай. Одоогийн байдлаар лидийн улсын бяцлагын хүчний эсрэг хийх эцсийн тулаанд бэлтгэж байгаа бөгөөд нэр алдар. Гавьяны замыг тулахад шаардлагатай ололт амжилтуудыг авахын тулд тэдгээр тулаан заавал ялах ёстой бай. Эцсийн эцэст эрчим хүч чадвар зөвхөн энэ хоёр хүчин зүйл дээр суурьдаг билээ. Энэ хооронд Крампус эцэст нь ухрах шийдвэрээ гаргав. Хөхрийн нэртөө 10 мянган цэргийн хүчээр данийг эзэлж чадахгүй тул утгагүй тулаан цэргээ алдчихснаас нийслэлтэй. Таг хожхон түн илүү ухаалаг санагджээ. Дээд хомбо Крампусын ухрах тушаалыг генерал Гиаштай дамжуулав. Генерал ухрах тушаал өгмөгц бүх ямаа хүмүүс нийслэл рүүгээ бушуухан гүйж эхлэв. Эдгээр ямаа хүмүүс тиймч мундар дайчид биш бололтой. Бассан дайсныг ухарч байгааг анзаараад зүгтэж явах зур нь устгах тушаалыг Армиданы дараа өгөв. Зөвхөн ингэж байж л хөгрийн дараагийн талаанд давуу талыг олж авч чадах юм. Энэхүү хязгаар та томшгүй олон хүний амийг авч чадав. Тэр шин хожуу бассан болон түүний туслахад тулааны үр дүн хэлэлцэв. Дайсан бие бүрж түүнийхээ бараг талыг алцсан бөгөөд орхолоод энэ тоог уламж нэмэгдүүлэх болно. Украины хувьд тэд 1000 орчим цэргийн хохир самсжээ. Украин 3 дахин олон дайсныг дамгааж чадсан тусгай баяртай байж. Энэ нь дипломаны Данилийн төв хондих хамгийн том ялгдлуудын нэг босгож байна. Түүхийн талаар ирэхэд бассан тусгаасаа Данилийн төгс цаашид үргэлжлэх хэсгэд эргэлдэж байгаагаас бассан хөхрийн явандаа Даниг бүрмөсөө устгах болно гэж битэмглэн хэлсэн ч туслах нь Дани бол асартан гүрэн гэдгийг үл тамсарч чадсангүй. Хөхрийн нийслэлийг эзэлсэн ч энэ нь дангаараа хангалттай биш байх болно. Бассан үнийг зөвшөөрөө хааны гэр бүл язгууртнууд
орондоо яар амьдардаг тууштай нэг бүхэлд нийслэх магадлал багтаа юм. Гэвч тэрээр Данежинуудад 30 мянган цэрэг ихээр өөрсдийгөө хит шахсан бөгөөд амсан хохирч насар их байгааг тэмдэглэв. Кайш Данеж дотоод асуудлууд буцаж байгаа хэдийн таамагчсан бөгөөд энэ дайнд яригдсны дараа тэдгээр асуудлууд иш тод болно гэж үзэж байв. Бассан тэдгээр асуудлуудыг өөрийн нүдээр харах хаягдсан ядан хүлээж байв. 7 орчим хоногийн дараа Украины арми Данежийн нийслэл дарыг татад хурж ирв. Генерал Юбим Даланы охин Украины командлагчтай уулзахаар цайзаас гарч ирв. Тэрээр өөрийгөө Аранжууд олон гэж танилцуулав. Тэр бол Дартын эзэн бөгөөд Даними хаан бөгөөд энэ сайн дураараа бууж өгөхөр иржээ. Энэ нь Бассаны өмнө туслахуудтай хийжсэнтэй яг тарч байлаа. Дараа нь хаанаас нь алдснаа ойлгохгүй сэтгэлээр унсан Крампус гарна. Холбооны бүсэд гişүүд бэлтгэж байх хооронд Крампус цагааж өстэй байсан ч бүх зүйлнүүд ирмхийн зур нуран өнөв. Тэрээр одоо Нибулатай ярьж байгаа бөгөөд Нибула Крампусыг бууж өгөх бодолтой байгаа эсхийг мэдхийг хүсв. Мэдээж хөрхий залуу хандрагч бурхантайгаа нүр тулгаач зүрх зэрэггүй байв. Тэрээр Нибулаас өөрийгөө энэ тогсоомонд үнэхээр тийм үү эсхийг сурдугаар асуув. Нибула Крампусыг тийм ч муу тоглогч биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Энэ нь улаан залууг дараагийн асуултаа асуухад хүргэв. Хэрвээ тэр муу биш юм бол яагаад яригдаж хүлээвэ? Нибула Крампусын гол зорилго нь хаанаас барсны дараа канцлерийг засгийн гэрхэнд гаргах байсныг онцлон хариулв. Крампус үүнийг хүлээн зөвшөөрч канцлерийг хамгийн авьяаслах гэж бодсондоо тийм шийдвэр гаргаснаа тайлбарлав. Тэр хүн иш мэдлийн төлөө хязгааргүй шунжтай байсан тул эмх замбараагүй улс орныг нэвтрэж чадна гэж Крампус итгэж байжээ. Энэнд Крампус яригдл хүлээгээд буцаж ирсэн генерал Юбимиг гүтгэж их орноосоо орвсон хэрэгт буруутхан цаазалсан бодит шалтгаан байлаа. Юбимиг амьд байвал канцлер хизээч хинжээгүй ирэх мэдлэлтэй болохгүй байсан юм. Крампус үүнийг тодорхой нүүдэл гэж бодсон ч Юбимийн охин Аранжу өгшөө авахын тулд бослого агархам гэж хизээч төсөөлөөгүй юм. Эцсийн эцэс тэр тиймч чадвартай нэгэн биш байв. Крампус өөрийнхөө зөв шийдвэр гаргасан эсрэг талаар Нибулагийн дүгнэлтийг сонсох хөвчин сэтгэлээсээ хүсэж байв. Эхлээд Нибулаг Крампусыг хөрхөн зөв боломжтой өсөж хөгжиж чаддаг гэсэн баримтыг үл тамсарсныг зааж өгөв. Гэхдээ тэрээр энэ нүүдэл нь тийм ч муу байгаагүй гэж хэлв. Энэ нь тухайн агшинд гаргаж болох хамгийн зөв сонголт байсан. Гэвч Нибулагийн ойлгож байгаа зүйл бол өөр байв. Зөвхөн тухайн нэг мөчөд зэрэгт гаргасан шийдвэрээр яшиж байгуулж чадахгүй. Сайн боловсруулсан төлөвлөгөөний хувьд боломжит бүх хөл барыг тооцож үзэх хэрэгтэй. Нибулаг бүх боломжийг тооцоолсон байсан тул энэ зүйл болно гэдгийг бараг мэдж байв. Тэрээр генерал болон канцлер хоёрын зөрчил илүү удаан үргэлжлэнэ гэж бодож байсан ч энэ нь хурдан дуусч Нибулаг хэрэгцээтэй боломжийг олгожээ. Хэрвээ Крампус яг одоо бүрмөсөн бууж өгвөл Нибулаг түүнд ашигтай нөхцөл амсав. Крампус маш сул даваа талтай байгаа хэдий ч бууж өгөхийг эсэргүүцэж дуудлагыг таслав. Эсрэг Нибулагтай хамт байсан бөгөөд Крампус яагаад бууж өгөхөөс татгалцсныг мэдхийг хүсв. Нибулагийн харж байгаагаар Крампус эцэг нь хүртэл тэнцэхээр хичээж байгаа бөгөөд энэ нь үнэхээр сайн шалтай хандлага юм гэсэн хэдий ч элдэр өртөнд нэгтгэдэг ишвүүдийг аврахын тулд иштгэн бууж өгөх байснаа хүлээн зөвшөөрөв. Гайхалтай Нибулагийн хандлагыг ч мөн дэмжсэн юм. Гол мөрөн Тарайлангийн талбайгаар хүрээлэгдсэн өндөр хэрмээр хамгаалагдсан Данежийн нийслэлийг эзлэн өгнө. Гэвч ертийн үед хөгрөнд маш их хөрсөмсөх байлаа. Гэвч Нибулаг ямар ч цэцэр сүсгүйгээр цайзыг эзлэн авч чадсан тул сэтгэл хангалуун байхаас өөр аргагүй байв. Одоо Нибулаг Крампусын дараагийн алхмыг ажиглан хүлээж байна. Дараа нь үзэгдэл цайзын танхим руу шилжиж бассан болон түүний туслахууд цайзын хаан Аранжу долондоо нүр тулан уулзж байгааг харуулна. Хизээч цааш ашигтай байр суурь олохын тулд Аранжу эхлээд өөрийн өдөр зогдоор хөсөр том армийг дурдав. Хэрвээ хохрын нийслэлийг хүчээр авахыг оролцсон бол тэд маш их хохир амсах байсан юм. Үүнийг бодсон тэрээр үрдэнч бас ашигтай дундын хувилбарыг хүсв. Гэвч бассан тэднийг цайзад нэвтрэхэд Дани өөрөө тосорсон бөгөөд яг одоо товчдож хэлбэл хохрын цайзыг хялбархан нурааж чадна хэмээн сөрөг мэдээлэл хийв. Аранжу долон хохрины зүгээс хэтэрхий төлширсэн шаардлагатай хоёрдчихгүй гэдгээ тодорхой илэрхийлв. Хэрвээ хохрины хэвцгийг гэсэн цоо яриа тархал ирээдэд маш цөөхөн холцбож өгөх болно. Энэ нь хохрины хувьд цаашид илүү хэцүү талаанууд хүлээж гэн гэсэн үг юм. Нибулагийн өнцгөөс харуул тэрээр бүсгэн хилцээр хийх арга барилыг нэлээд цааштай бөгөөд зарим үг гэж үзэж байв. Түүнд бүсгүй хандаж буй энэ хүү арга барилж таалагдав. Элдэр Нибулаг ямар ч хязгаарчлалгүйгээр нийслэлийг шууд өөрийн болохыг сонирхгүй байгаад хайхаж байлаа. Нибулаг дээрээ хотод шашин маш хүчтэй нөлөөтэй хിവэр байгааг тайлбарлав. Хэрэг хөгрийн нийслэлийг шууд эзэлбэр сөрөг үр дагавар харах болно. Одоогоор тэр Крампус юу төлөвлөж байгааг мөн аль хөвж барыг сонгох гэж байгааг мэдхийг хүсэж байна. Хөгрийн дэмжлэгтэйгээр хэд хоног өнгөрөв. Алуунчууд олныг хаан ширээн залах өслөж эхэллээ. Энэхүү өслөл нь хөгрийнтэй найрсаг харьцаатай Дайны улсын хааныг албан ёсоор өргөмжлөх ёстой байв. Гэвч бүх зүйл төлөвлөснөр бассангүй. Бурханаас зайсан хааны эрх мэдлийг гэж тэгдэг ариун тол гинт Аланжуугийн нүүрний өмнө хагаж тархив. Ийм нөхцөл дахиж бурхан Аланжуудаас нэг хаанаар зөвшөөрөхгүй байх хэмээн мэдэгдэв. Тэрээр жирийн ард ирдээ цуглуулж бурханыхаа хүсэл зэргийг номыг чигшв. Дээрэд хот хөгрийнд бууж өгсөн ч ард түмэн шөнийн тэнгэрт итгэж бишрлээ алдахасгүй гин. Хүмүүс ч аажмаар тавигчтай санал нэгдэж эхлэв. Тэд өссөө өгөхөд бэлэн байсан ч итгэл үнэмшлээ өгөхийг хүссэнгүй. Энэ бол Нибулагийн хүлээжсэн сүм хід болон төрийг тусгаар сувгч байлаа.
Ер нь хааны эрх мэдэл болон шашин нь бие дэмжиж нэгмэл ашиг санархлыг бүрдүүлдэг. Гэвч нийгмийн хөгжлөөс хамааран тэд салж болдог. Дэлхий дээр төр сүмийн тусгаарчид нь хвчлэн ус төрийн хүчин шашныг сулруулах үед тохиолддог. Гэвч энэ сүрсэн ертөнцид бүх зүйл эсрэгээрээ бөгөөд шашин нь хамаагүй хүчтэй байна. Аль тэр энэ тусгаарчид нь нөхцөл байдлыг улам бүр эдрээтэй болгох нь гэдгийг онцлов. Харин Небула эцэст нь Крампусыг энэ тоглоомонд тийм ч муугүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Одоогоор Аланжууд болон энэ нөхцөл байдлын гол хүзэр болоод байна. Одоо Аланжууд олон руу шигжих бөгөөд тэрээр улам хүн бөхөмдөж байгааг харж байна. Тэрээр өөрийн итгэж үнэмшиж болох эцсийн хүзэртэй найдахаас өөр сонгошгүй болсноо ухаарав. Тэрээр эзэндээ залбирч яагаад хариулахгүй байгааг мөн яагаад өөрийг нь татгалцсныг асуув. Түүний алсан канцлер хар саналтай байсан тус улс орныхоо төлөө ингэхээс өөр арга байхгүй гэж тэр зүтгэн. Небула тэр хагарсны дараа түүний үзүүлэлт нэмэгдэж байгааг анзаарсан бөгөөд энэ нь түүний хүчрэх нэгэн гэдгийг хэлчихнэ. Аль тэр яагаад Крампус түүнийг одоо алхахыг оролдож байгааг асуув. Түүний хаан ширээний эрхийг үгүйсгэхийн өмнө зүгээр лааж болох байсан штэ. Небула тайлбарч хата Крампус түүнийг энэхүү аюултай нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож Аланжууд туслаасай гэж хүсэж байгааж. Хэрв Небула түүнд тусалбал тэрээр шөнийн тэнгэрийн бурханд итгэж хэлчих бөгөөд энэ нь түүнийг албан ёсоор урагч олгож дараа нь хөөж явуулахад хэлбэр болно. Крампус эцэст нь түүний өгсөн өргөж олон төрлийн үр дүнд бэлтгэжтэй байх зөвлөгөө дагсныг Небула мэдэв. Яг одоо Крампус дөрвөн төрлийн хувилбар бэлдээд байна. Хувилбар нь Аланжуу бууж өгөх шийдвэрээсээ хүрхэн. Хувилбараар бол Аланжуу өгөх болно. Хувилбар нь Аланжуу шөнийн тэнгэрийн шашинд орох явдал юм. Эцэст нь хувилбар нь Аланжуу өөрийн бурхандаа үнэн чөлдөх зор шөнийн тэнгэр түүнийг хамгаалах юм. Бүү хувилбарууд бүгд Хүкриний хүнд байж даруулна. Хувилбар нь Небулагийн хувьд хамгийн ашигтай бөгөөд Крампусын яг хүсэж байгаа зүйл юм. Хэрв Небула түүнийг хамгаалбал Дэритийн улс төр дотоолдож аш хэдийн нэзрэгдсэн газарт нөөц баялгаа дэмий өрөх болно. Сонирхсан нэлтэр Небулагаас ямар нэгэн хариу арга хэмжээ байгаа эсхийг асуув. Небулагийн егүүдийн инээн зүйлээс харахад тэр аш хэдийн бүх зүйлийг тооцоолсон нь тодорхой байна. Түүний Крампус заахыг хүссэн дараагийн хичээл бол өргөж өрсөж хүчээсээ илүү олон төлөвлөгөөтэй байх хэвдэж байв. Нэгэн хүүдийн шөнө Аланжууг 50 өндж яхад түүний өрөөнд нууцлар нэг нэвтрэн орж ирэв. Тэр бол шиднүүдийн нэг болох юм байлаа. Аланжуу түүнийг алхимич гэж таньсан боловч Ян түүнийг буруу гэдгийг санаалав. Тэр одоо шидтэн болсон аж. Аланжуугийн хувьд шидтэн гэх ойлголт нь ямар нэгэн үлгэр домгийнхээ хаасан зүйл шиг санагдана. Хэдийгээр хаа хүн боловч түүний энэхүү мэдрэггүй байгаад Ян гайхахаас өөр аргагүй болов. Тэрээр цэргүүдээр дүүрсэн цайзууд мэдэгдэхгүй нэвтэрч чадсан бөгөөд Аланжууг тэнд нь шууд алах хангалттай хүчтэй байв. Энэ нь Аланжууд хангалттай нотлохоо болох ёстой байсан ч тэрээр үнийг туршиж үзэхээр шийджээ. Тэр жижигдөрх тоо гаргаж ирээд Яны хүзүүрөө шууд зоож ирэв. Янаас тус гоцсон ч тэр амьд үлдэж чадав. Эцэст нь айд сандарсан Аланжуу Янаас яагаад ирснийг нь асуув. Ян хүзүүндээ зогцсон хот хоёрыг суглан авч түүнийг орохоор ирснээ тайван хэлв. Аланжуу ийм тусламжийн төлөөсийг асуухад Ян бурхад оролцдоггүй. Тийм усыг хүсэж байгаагаа хэлв. Аланжууд энэ санаа үнэхээр инээдтэй санагджээ. Бурхангүй ус мөх тавьжантай бөгөөд түүхүүнийг баталдаг гэв. Бурханы ивэлгүйгээр ямар ч ус амьд үлдэж чадахгүй. Ян түүнд бурхадтай өрсөлдөхөж хүж байгаа бөгөөд тэрний шид болохыг хийсрв. Түүний төсөөлж буй улс зөвхөн шидэн дээр тогтохооч. Хэрэг шид тийм хүчтэй бож яагаад үгээр Хүкринийг яж болохгүй гэж Аланжуу асуулаа. Ян үнийг тойруулжгүйгээр шууд хүлээн зөвшөөрөв. Одоогоор Хүкринийг ялах нь боломжгүй зүйл юм. Шөнийн тэнгэр шидэнгүүдийг анхааралтай ажиглаж тэдний алхам бүрийг мэдэж байдаг. Одоо тэдний хийж чадах хамгийн сайн зүйл бол ард иргэдийг хамгаалах явдал юм. Ян шиг бурханд итгэдэггүй хүмүүс амьдралынхаа туршид тавчигдан гадархагддаг. Одоо өөр бурхан энэ газарыг зохирч байгаа тус Аланжуугийн өрөөдөө минь хизээч амар амгалан амьдарч чадахгүй гэдэгт Ян нэрвэгдэж байна. Хүкриний захиргаан дортааны гэх нэрийг авч үзэх нь хэцүү байх бөгөөд шашин шүтгэхэр чөлөө баталгаажгүй. Ян ус орон эсвэл бурханы ашиг сонирхлыг бус харин ард иргэдийг хамгаалахыг хүсэж байна. Хэрэг тэд өөрсдөө хангалттай хүч чадалтай боловч бурхтын хэрэг тэдэнд байхгүй болно. Хэрэг Аланжуу энэ саналыг зөвшөөрвөл Ян түнд ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй хүч чадлыг өгөх амлав. Цаг хугацаа бага байна. Аланжууд шийдвэр гаргахын тулд нар манд хүртэл хугацаа байгаа аж. Хэдэн мөчийн дараа өөр цай чихлэх бөгөөд Аланжуу эцсийн шийдвэрээ гаргасан бололтой. Тэрээр ямар ч бурхны нэргүүгээр оршин тогтнох тийм усыг байгуулахаар бүхнээ зориулахаар шийджээ. Дараагийн өдрүүдэд Хүкриний ангийн сайд Даны улсын нийслэлд бассантай уулзахаар ирж байгааг бид харах болно. Тэр хоёр эрүүл хугацааны дараа уулзаж найрсаг байдлаар гар барив. Даны үеэр ямар нэгэн найр хором ангөрөө болоогүй. Тус ангийн сайдад хангалттай цар зав байсан тус басан дээр зочхоор шийджээ. Тэрээр 5,000 орчим цэрэг байчилж ханд авчирсан байна. Тэрээр басны Хүкриний одоогийн цэргийн нөхцөл байдлыг аль хэдийн мэдж байгаа байх гэж найдаж байна. Басан ч мэдж байгаа бололтой. Тэгэхээр үүнийг та бүхэнд ч бас тайлбар сумж ирсэ. Даны нийслэлийг Хүкриний цэргүүд эзлэн авсны дараа холбооны бүх улс хурдан хөдөлж өгшөв. Жиокоосаас 20,000 цэргийг Даны руу илгээв. Монголоос 24,000 цэрэг ирсэн бөгөөд Гумнаас 18,000 цэрэг тийшээ машаар явлаа. Хэдийгээр эдгээр улсууд хол зайд оршдогч нийтдээ 62,000 холбоотны цэрэг Даны нийслэлээр рүү чивсэн машаар явж байна. Тэднийг нэг сарын дотор ирнэ гэж тооцож байгаа аж. Үйл явц улам эрчимжиж, эрзэгтэй мөч орчж
байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, савг лумын заавар бүртгүүлээрэй.